яг энэ заалнаас бүрийн бүтгэн тийм гэрэлтэй зааланд очиж нөгөө нэг өрөөнд хүүгээ аваад ороод ингээ харсан чинь нөгөө талынхын чихэнд бас бит байдгийг. Миний өөд чи хайртай охин байгаа л. Яга. Хий. Хөсөнгө. Хөслөгөө юунд нь хайртай? Хөсөнгө. Яаж яах ч нэр мэр бол байна. Хөсөнгө доолчихгүй да. Чамаас болоод хүүхэд чи ингээ төрсөн юм биш үү? За сайн байцгаана уу? Намайг Мянган зам овогтой их жаргал гэдэг. Миний өвөг Дорцын овогтой цогточр гэдэг энэ жил 8 настай. Ам бол дөрүүлээ нөхөр 2 хүүгээ хамт амьдардаг. Хамгийн анх одоо 11 жилийн өмнө ээж болж ижээ. Дараа нь одоо удаах хүүгээ төрүүлсэн 8 жилийн өмнө. За баг хүүгээ төрүүлж байхад бол одоо яг л нөгөө өвдөгөл байгалийнхын жамаар яг нөгөө төрөх хугацаа манд болоод эмнэлэг рүү очиж төрсөн. Тэгээд яхав төрөх үеийн сэтгэл бол мэдээж хүүгээ хараад маш их баярлсан. Гэхдээ сэтгэл зүйн хувьд бол нэг жоохон хямрал байсан. Хамгийн анхны төрөлтөн дээр болохоор айгүй удаан өвдөд төрж исэн байхгүй юу? Тэгээд хоёр дахь төрөлтөн дээр бол цогточ дээр бол нэг их өвдөөгүй, өвдөлтийг айгүй их мэдрээгүй. Миний үчээжигээ баг зовоож гарсан. Тэгээ хүүгээ гараад ирсэнийхаа дараа бол мэдээж бол нөгөө эмчнэр жоохон шивээр аваар гээл те. Тэгэл яг тэр үед бол яг тэр үеэс л сэтгэл зүйн нэг жоохон асуудлыг мэдэрсэн. Өсч ээж нь үс. Юу таамжи ажиллахгүй. Анх бол хүүгийнхаа оншиг бол микротиа ч юм уу тийм нэртэй байт юм байна гэдэг бол тэр зүйлийг бол ерөөсөө мэдээг байхгүй юу. За тэгээд хүүгээ төрөөд ингээд айгуу сайн судлаад гадагшаа дутгшоо одоо дотоодынхаа эмчнэртэй уулзаад гадагшаа ингээд холбоо сүлтээ яагаад гэсэн олон улсын нэршлэн микротиа буюу бичилч гэсэн утгатай юм бэлээ. Тэгээд яг тэр үед хүүгээ төрж явахт бидэрт бол надад бол ямар ч мэдээлэл байгаагүй. Тэр үед яг миний хүүхдээ онш бол бас нэлээ цөөхөн байсан байлаа шүү. Тэгээд одоо бол нэлээ илбэгшж байна. Би тэр үед чи ингээд хүүгээ нэлээ хэдэн сартаа олсон хойно ингээд ухаж төнгөж иж мэдчихэж байгаа байхгүй. Одоо бол ээж аав нар бол бас харьцангуй сайн мэдээлэлтэй байна. Төрөөд 1 хонжийн 2 хонжийн гэд манай миний одоо нөгөө ажилладаг төрийн бус байгууллагыг ч юм уу Facebook группийн маань олж ирээд мэдээлэл солилцохыг эцэгчүүд аягүй хүсэж байна. Тэгээд нөгөө хүүгээ ингээл гараад ирсэн чи нэг чих юм байна да гэж таад. Тэгээ нөгөө төр хүрэн чи ингээл амар олуулаа ингээл 8 билүүдээ 9 ортой өрөө байсан баггүй. Тэгээд яг энэ заалнаас бүрийн бүтгэн тийм гэрэлтэй зааланд очиж нөгөө нэг өрөөнд хүүгээ аваад ороод ингээ харсан чинь нөгөө талынхын чихэнд бас бит байдгийг. Тэгээд нөгөө айгүй их ямраад ингээд нөгөө эмчнараасаа асуугаа явж байхдаа бас айгүй их загнуулсан. Ти ямар юмдаа үйлдгийг уйлаад ах юу хийсэн те гэд тэгжсэн. Тэр үйл ер нь жоохон сэтгэл жоохон гүн үлдсэн яа гэвэл нера биетэй байсан те. Тэгээд хүүхдийн тэр асуудлыг хүлээж авахд бас тийм шууд хүлээж авахд хэцүү байсан. Заавал хөгжлийн бишэлд хүүхд төрүүлж байгаа гэлтгүү ер нь төрж байгаа эхчүүдэд одоо бол сэтгэл зүйч маш их шаардлагатай байна гэж харж байгаа. Яг биеэр ингээд хүүхдэд төрүүлж байгаа хүний хувьд бол их хүний сэтгэл зүй тэр үедээ бол маш тийм уян зөглөн юм болчдгийг. Тэр үед сэтгэл зүй бол яг үндэ бол тийм хороо хөмөрчж байгаа юм шиг л тийм сэтгэлдээс. Одоо бол бүх зүйл өөр. Яагаад гэвэл миний хүү ийм хөөрхөн сайхан том залуу болсон байна. За магадгүй бас бид нар хугацаа алдаагүй учраас хүүдээ энэ сонсголын аппаратыг маш их авч зүйлгэж чадсан учраас өнөөдөр миний хүүхэд хэл яриагаа аваад үлдсэн байж гин. Тэрэнд бол маш их талархаж байгаа. Хэл яриа хөгжсөн. Сонсголын аппаратаараа сонсголоо шийдсэн. Гэхдээ бүх зүйл яг ингээд төгс шийдэжээгүй байгаа ч гэсэндээ эцэг их те ойр татны хүмүүс бидний хувьд бол ер нь найдваргүй ч юм уу те бүх зүйлийг бол тэгж хардаг үе бол өнгөрсөн байгаа.
Хүүхдээ харах тоолондоо надад хариуцлага бодогддог. Надад ч гэлтгүй одоо хань жилд маань яг адилхан бодол төрж идэг. Тэгээд хизээч ухарч цоцохгүй өөр хүүхдийн төлөө би өөрийнхөө сэтгэл зүг хамгийн түрүүнд бэлтгэх ёстой. Тэ миний хүүхд хизээ нэгэн цагт энэ одоо хүнд хагалгааг даван туулна. Тэ би өөрийнхөө биеэр биш миний хүүхэд одоо энэ зүйлийг өөрийнхөө биеэр давж туулах гэж байгаа учраас би төрүүлээд сэтгэлээр унчиж болохгүй шүү дээ. Тэ тийм учраас би өөрийгөө хамгийн түрүүнд бэлтгэх ёстой. Дараа нь хүүхдийнхаа сэтгэл зүг бас бэлтгэх ёстой. Тэгээ ер нь бол хүүхдээ бас баг багаар хэлээд ойлгуулад тэгээд нөгөө өөрт нь хийгдэх хагалгааны талаар цохуулгаад хаяа нэг бичлэгийн үзүүлээд ч юм уу хүүгээ бас давхар бэлтэж байгаа л гэсэн үг. За хагалгаа миний үгийн хагалгааныхнаас ирсэн. Ер нь бол болцсон гэсэн үг. Тэгээд бид нар бол нөгөө нэг яг нөгөө санхүү манхүү дээр л ер нь жоохон гацчихад тааж байгаа. Чихний дэлбээ бол Монголд хийгээд эхэлсэн байгаа. Нэг 10 хэд хүүхдэд хийсэн. Гадаадд бол чихний дэлбээг 2 төрлөөр хийж байна. Нэгт бол хүүхдийн өөрийнх нь хавирганы мөгөөрсийг авч хийдэг. Тэ? Хоёрт бол одоо нэг ургуулсан мөгөөрс одоо юм хөөгчсөн мөгөөрсийг бас ургуулдаг болсон байна шүү дээ. Тэгээд ургуулсан мөгөөрсөөр хийж байгаа. Хоёр чихний одоо нөгөө нэг хагалгаа шүү дээ. Дэлбээ. Дэлбээг болохоор ингээд нөгөө хүүхдийн өөрийнх нь хавирганаас нэг чихний дэлбээнд 7-8 хавирга магадгүй тэрнээс ч дэш тооны хавирганы мөгөөрсийг авдаг байхгүй юу. Тэгээ хавирганаас мөгөөрсийг авахулсан тохиолдолд бол мөгөөрс эргэж урахгүй. Тэгээд хоёр чихтэй хүүхдийн хувьд бол бүх нөгөө ингээд хавирганыхаа мөгөөрсийг авахулчих чинь гэсэн үг ш дэлбээтэй болохын тулд тэр нь болохоор ингээд эргээгээд цээжинд нь хүүхдэд ингээд байх ёстой мөгөөрсүүд ингээд байхгүй болчихж байгаа учраас бас нэг асуудал үүсэх юм болов гэж хараад байгаа юм. Тэгэхээр одоо Монголын энэ дэлбээ хийж байгаа хагалгааны энэ юм дээр бас нэг нэмэлт өөрчлөлт оруулаасаа гэж хүсдэг. Тэгээ өөрийнхөө санаа бодлыг бас илэрхийлсээр л яваа. Магадгүй одоо юм хөгжөөд манай Монголд 1-2 жилийн дараа ургуулсан мөгөөрс ороод ирэхийг үгүйсэхгүй тийм ээ. Яг бид нар чинь нөгөө одоо ингээд нөгөө 500 сая 600 сая төгрөг гэдэг юм сонсоод одоо өөртөө жоохон дасаад хил ам эвлээд байгаа байхгүй. Тэр үедээ чи тэ ингээ хоёр чих нийлээ зардал авахгүйгээр 500 сая төгрөг болох юм байна гэд бодоход бол за яста айгу чанга сасагдчихсэн шүү. Тэгээд бодож ирсэн. Нэрээ үнэхээр ингээд илэг ингээд яаж болтгийм болов илэг буцаад төлждөг гэж штэ гэд тэгэн готлаа ихтэй мэдээж гэр орныхондоо хин нэг ойр дотны хайртай хүмүүстэй эхлэх юм бол хүлэн зөвшөөрөхгүй тий. Тийм учраас ер нь нууцаар явчаад ирчүүл яад юм бол гэж бодож ирсэн шүү. Тэгсэн чинь нөгөө хагалгааныхаа үр дүн нь ямар байд юм бол тий. Би магадгүй буцаад ирж чадахгүй би хинт ч хэлээгүй явцсан юм чи буцаад үр дээр хоёр үр дээр ирж чадахгүй болчихвол яах юм болоо. Тэ бүр чихнээсээс асуудал болох юм байна. Тэ тэгэхээр би залуу байгаа юм чи хөдөлмөрлөх юм бол надад тэр мөнгө олох боломжтой. Би хаан улд дүүргийн 250 дугаар цэцэрлэгтээ ажилладаг. За тэгээд миний ажил мэргэжил бол шал ондоо хүн байсан. За тэгээд одоо нөгөө хүүхдийнхаа хэрэгцээ шаардлагыг дагаад энэ үнэтэй аппарата эвдлэхгүй тулд одоо дагаад энэ сайхан цэцэрлэгийн босгыг алхачихлаа. Үнэхээр буянтай, сайхан, энергитэй ийм байгууллагт 5 жил ажиллаж байна одоо. Тэгээд энэ хамт олондоо маш их баярлаж явдаг. Тэгээд үнэхээр ээж одоо яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байгаа ээж нар бидний хувьд бол ажил хийх боломж үнэхээр байдаггүй тий. Тэгэхээр миний хувьд бол би үнэхээр зөв сонголт хийсэн. Хүүхдээ цэцэрлэгт ороход нь дагаад энэ байгууллагт орж ажилласан, хүүхдээ харж хандсан, асарсан, одоо ч гэсэн үргэлжлүүлээд энэ цэцэрлэгтээ байж байгаа. Тэгээд ийм сайхан гэгээлэг хүүхдийн энерги шин гэсэн ийм газар ажиллаж байгаадаа үнэхээр их бахархдаг, хамт олондоо талархдаг. Яг энэ ажлаа хийж гин тий. Энийхээ зай завсраар төрийн бусынхаа ажлыг ингээд хийгээ гүйцэтгэж чинь одоо нөгөө миний утас бол ажил дээр байсан ч гэсэнтэй миний утас бол байнгын дугаараастай байдаг. Тэгээд одоо миний хүүхэд ингээд төрчлөө одоо би яах вэ гэхэд бол
яг л миний мэдрэмжийг тэр ээж авсан байгаа учраас би тэр ээжэд бас сэтгэл санааг нь тайвшруулад тэгээ бас нэг өөрийнхөө мэддэг өнөөдрийн хүртэл би судалж ирсэн энэ мэдээллээ бусдад бас харамгүй үгүй гэж боддгийг. Тэгээ ер нь тийм эцэд цуцх талаар бодгоо. Дээрээс нь надад нөгөө нэг хань ижил тий хаамт олон найз нөхөд одоо миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс надад маш их нөлөөлдөг. Миний өөд чи хайртай охин байгаа л. Яга. Хий. Хөсөнгө. Өслөгөө юунд нь хайртай? Хөсөнгө. Яаж яах чи нэр мэр бол байна. Хөсөнгө дуулчихгүй да. Чи миний юу хайрладаг юм бэ? Би гэж. Пиг хайрладаг аа. За нийгмийн сөрөг зүйл бол ирдгий. Тэр яаж ирдгүү гэхээр нөгөө хүүхд өөрийгөө яагаад ингэж төрчихнийг хүүхд өөрөө мэддэггүй шүү дээ тий. Хүүхдээс өөрөөс нь шууд асуудаг тий. Чи яагаад юм болцсон? Энд чи яагаад юм болцсон ч юм уу. Нэг бол ингэж бүр ингэж нөгөө хиний болгорогийн хэлжсэнээр ингэж нөгөө зорилгоо марттлаа ширтдэг гэдэг байгаа шүү дээ. Яг үнэхээр тэгдэг баг уртаа юм байвал мөрөгтлөө зарим хүмүүс тэгж ширтдэг байхгүй юу. Хүүхдийн маань цоошддаг байгаа хүний өөдөөс ингэж өөрийг ингэ ширтээд байдаг гэсэн байхгүй юу. Тэгэхээр болцдог ч юм уу. Одоо болохоор миний хувьд бол би хүүхдийнхээ өөрийнх нь сэтгэл зүг бэлдэх хэрэгтэй байна. Тэ. Би байнга хүүхдийнхээ урд ороод ингээд хүүхдтэй ингээд тэр хүн болгоны урдуур орж би хүүхдэд хамгаалж явах боломж надад байхгүй. Миний хийж чадах зүйл бол яг энэ ярилцлагаар дамжуулаад нийгмийн хандлагыг өөрчилж чад ганц ч юм уу хоёр ч юм уу хүний одоо энэ хандлагыг өөрчилж чадчихлаа байвал энэ тэрнээс биш би хүүхдээ байнга дагуулаад урд нь ороод хаацалаад иж чадахгүй. Харин би хүүхдийн сэтгэл зүг бэлдэх хэрэгтэй. Чамаас болоод хүүхд ч ингэ төрсөн юм биш үү? Тэ. Нэг бол юу яадаг вэ? Хүмүүс яг ингэж асууж чадахгүй. Гэхдээ чи энэ ямар нэг юм хэрглэж ийсэн үү? Ч юм уу тий. Ер нь л чамаас олцсон юм байна гэдэг тэр юу л бас хийвгүй. Одоо тэгээ манай Монголд ч хүүхэд эрүүл төрөх баталгаа алга. Эрүүл төрсөн хүүхэд эрүүл өсөж божих одоо өсөж төрних баталгаа бас алга. Жирэмсэн ээжийн идж байгаа мах ууж байгаа ус ямар асуудалтай бол тий. Би ууж байгаа усандаа итгэдэггүй ш. Итгэж чадахгүй ш. Мэдээж би тийм болоор уух эсвэл тий. Мэдээж нөгөө нэг сайхан зүйл бодож байна. Гэхдээ би яг дахиад өөр дээр жирэмсэн болоод ирэх юм бол одоо бараг нэлээд няхуур хандгаар болчиход байгаа байхгүй. Мэдээж би хүүхдийнхээ хагалгааг хамгийн төгсөөлж байгаа газар руу явна тий. Би амьдралдаа бол маш олон ажил хийх болов олон төрлийн мэргэжил эзэмшээд ажиллах болов гэж боддتي. За одоо жишээ нь би нөгөө нэг гадаадд очиод хүүхдээ эмчлүүлээд ирэхэд бол би ажил хийхгүйгээр байна гэж аахгүй шүү дээ. Хумс сурлаа, үс сурлаа. Би ч одоо энд байгууллагынхаа бараг нөгөө гоо сайхан чинь болцсон явж штэ бас давхар. Тэгэхээр давхар сэтгэл зүйчээр сурмаар байна. Хамгийн чухал юм тийм. Би яг энэ хүүхдүүдийнхээ сэтгэл зүйтэй өөрөө ажилламаар байна. Арга барилын би өөрөө надад чин сэтгэл байна. Одоо хүүхдийг яг чи сонсголын бэрхшээлд бол 29 дугаар сургууль руу яв тий. Чи энэ харааны бэрхшээлд бол ийш яв ч юм уу. Яг ингээд нөгөө нэг болцсон байхгүй юу? Хуваарлахаа тэг шамруулнаа. Энэ хүүхдүүд яг энгийн найзууд дундаа энгийн сургуультай ингээд хамрагдах боломжтой өөр тэр эрхэнд байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр би хүүхдэд 29-т өгдөггүй. Тийм. Яг гэвэл нэгдүгээрт хол, хоёрдугаарт одоо би яг хүүхдээ сонсох асуудлыг шийдсэн байгаа учраас энгийн сургуульд энгийн найзуудтай явуулдаг. Энэ тэнцэн дотор ингээд тэгээд ингээд тэнцэн ингээд гоё дивжээ тийм. Тэгээд хүмүүс баян энэ ээж би За энэ Бадаач. Яа энэ цээжин дээр нь юу агаад байна? Төрийн талбай. Яа. Хүний ээж гэж тэгэл үнэхээр үгээр хэлэнгүй. Би өөрөө ээж болж ижил ээжигээ хагас тутаа ойлгож байгаа. Гэтэ би ээжийнхээ ачийг бол харуулж чадаагүй л яваа гэж боддог өөрийгөө. Тэ? Тэгээ миний ээж ч гэсэн өнөөдрийн хүртэл ингээд намайг дэмжээд аав маань ч гэсэн байна. Аав маань тэр үед ингээд тоглолт хийж өгч илаа хүүхэд маань. Ээж маань бол миний бол одоо ч гэсэн одоо
намайг дэмжиж үргэлж миний ард байждаг. Охин дүү маань бас тий. Би өөрөө ээжигээ юм л яа хэцүү шүү дээ тий. Ээжийнхээ ачиг юу н хариулж чадсан гэж бодохгүй байгаа шүү. Ер нь айгүй хэцүү. Би би өөрөө ээж болцсон тий. Гэхдээ намайг бүр хүүхдтэй минь хамттан ингээд одоо хүртэл хайрлаа. Тэгээд бүх асуудлыг маань шийдэлцээд явж байгаа ээж аваа хоёр маань өнөөдрийн хүртэл надтай байгаад би бол үнэхээр талархаж амьдардаг. Чи барилддаг үлээ багш нь хин гэдэг үлээ минийх үү? Олон баяр. Чи олон баяр багштай хайртай үлээ? Маш их хайртай тий. Найзуудтай бас маш их хайртай тий. Манай хүүхд нөгөө нэг сэргийн засах төвийн хүүхдийн клубт явдгийг. За тэгээд улан баяр гэдэг нэг мундаг багш би. Яста үнэхээр би хүүхдтэй ингэж их итгэж чадаагүй байхад миний өмнөөс надад ингэж итгэж чадсан байхгүй. Үгүй чадна хүүхдээ өгчих, барилдуулчих. Би наа хүүхдээ чи ингэж эвэн олчин нэг өгөөд яваад үзэх гээл. Тэгээд миний хүүхд чи одоо баг нөгөө хичээл сургууль гэхээс илүү барилдаандаа бүр улаан хобби. Сайн ч барилдаж байгаа. Үнэхээр сайн багш бол ингээд эцэг ихээс нь илүү тэр боломжийг нь төрүүл харчдаг юм лээ. Тэгээ хүүгээ улсын аваргын тэмцээнд орно гэж яхад нь юу вэ багшаа юу улсын аварга моорох гэд сууж ирсэн. Тэгээ улсын аваргаас мөнгө авсан. Сайн байна зөвхөн сайн байна. Сайн байна. Чатараа сайн байна. Сайн байна. Миний хоёрдээс нэг барьж, эндээс барьж унгаагач. Тагтачраа дээр мараарэ. Би бэлтгэл дасгалаа эхлээ хээ тэгээд яг мэдээд талаар алхаараа усуугаа тэгээд досхтой усуугаа тэгээд дасгалаа тэгээд байлдаг. Би бадачи аим хүчтэй чан даалдыг бадацтай ял байлжсэн мөхгүй тэгмээ саал медалаа тэгээд өөр тэмцээнд гараа ингээд чамд гэсэн юм байлдаа чадсан. Тагтачраа босороо дээр нь гараад маунт хийгээрээ босороо миний хөө босороо. Босороо гэхээ би жоохон байлж байгаа тэгээд босдаг тэгээд маун наваа тэгээ хоёр оноотой болоо тэгээд медаль. Маун гэдэг нь дээр нь гаасан. Гуалт гэдэг нь хөлөө хайчин. Хүүхдүүд цагтаа бүгдээрээ цагтаа олно гэж яахтан. Энэ том болоод багш маань хийсэн том болоод тэмүүлчин болно байлдаг багш бол. Ирээдүйд мэдээж хүүгээ хоёр сайхан чихтэй болгоцсон байна. За мэдээж бас мундаг Монголынхаа нэрийг гаргасан тийм том дэлхийн хэмжээний тамирчин болсон байх болов уу гэж боддоо шүү дээ ээж нь. Тийм ээ минийхөө? За тэгээд намайг өнөөдрийн хүртэл өсгөөд хүмүүжүүлээд зөв хүн болгож тэ өсгсөн өнөөдрийн хүртэл ингээд намайгаа хайрлаад эрүүл сарвал хажууд нь байж байгаа ээжтэй маш их баярлалаа. Аавдаа бас маш их баярлалаа. Тэгээд бүр бага ахын тэр ээж аавдаа эрхэлдэг байсан. Тэр мэдрэмж бол гоё шин. Одоо ч гэсэн хаяа ээжигээ тэрврээд ээжтэйгээ цаг унтмаар байдаг. Тэгсэн мөртлөө яад ч юм өөрөө ээж болсон ч юм уу тий. Тэгээд тэр болгоо ээж аавдаа бас нэг их хайртай майртай гэж бас их хэлээд чаддгүй юм аа. Тэгээ нэвтрүүлгээр далиндуулаад аав ээж хоёртай хайртай шүү гэд хэлчихээ.